Сабай цаанаа би 2 хоногийн өмнө SMP имлэг дээр ирж хаалганд орсон. Миний хараа хасах 8-тай цилиндртэй байсан. Тэгээд одоо бол 33 настай 25 жилийн турш бол ийм харамаатай байсан. За тэгээд хаалганд орё гэж удаан боддог байсан. Тэгээд манай ихнэр маань бас найз маань таны хүмүүс нэг имлэг дээр хаалганд орсон гэж ишэрхээ зөвлөө. Тэгээд ирээд хаалганд орсон. Одоо 2 хоногийн дараа гэхэд бол яг бүх юм бол 100% харж ин сэтгэл ханамж бол маш өндөр байна. Миний даваа талын юм бол шууд Монгол орчуулагч Монголд байхаас эхлээд цаг аваад тэгээд бүх юмнэр нь зөвлөөд эхлээс нь дуусах хүртэл хамт байгаад хаалганд орж явахад хажууд нь байгаад тийм байсан учраас надад бол их амар байсан би солонгосыг бол мэдэхгүй. Тэгээд мөн хаалганд орж явах үед бол линз солих хаалгаан дунджаар нэг 10 минут орчим үргэлжилсэн. За тэгэхээр бол линз солих нь нүдийг зүсээд хийж байгаа ч гэсэндээ жоохон эвгүй байсан гэхдээ ямар нэгэн өвдөлт бол байхгүй. Ерөөсөө л нэг нүдэн дээр 5 минут болоод тэгэл маш амжилттай дуусаад гарч ирээд нөхөс өрхийн хөрөөндөө байж байгаад гарч ирэхэд бол бүх юм сайхан нээлттэй харагцсан. Тэгээд нэг хоног сайн хөвтөж амраад уц үзэхгүй амраад иж хахад бол маргааш насны эхлээд ямар ч асуудалгүй өсөө харж ийсэн. Тэгээд сэтгэл ханамж бол үнэхээр өндөр байна.